За бүгдээрээ сайн байцгаана уу? Алдартай арилжаачдын арга барилууд гэсэн цуврал бичлэгэндээ та бүхэн маань тавтаа мөрөлнө. За хамгийн эхлээд та бүхэндээ одоо арилжаачин мот капиталын үүсгэн байгуулагч одоо мөнгөчнгийн өдөр тутамдаа ашигладаг суурь шинжилгээний талаар ярих гэж бодлоо. За хэрвээ та үүний талаар сонирхож байвал бичлэгтээ дуустал нь хамт байгаарай. За тэгээд шууд эхэлцгээе гэж бодож байна. За та бүхний бид бүгдийн мэддэг арилжаач бид бүгдийн мэддэг за мот капиталтэй мот wealth академи гэх мэтчлэн олон зүйлсийн IC coin гэх мэтчлэн зүйлсүүдэд үүсгэн байгуулсан мөнгөчнгийн өдөр тутамдаа ашигладаг шинжилгээний талаар ярилцъя гэж бодлоо. За би миний хувьд бол бас 2 жил гарan арилжааг судалж байна. Анханасаа хамгийн ихэнд сурсан зүйл гэвэл за ерөөсөө л моттэй wealth академи руу шууд орж биш одоо хичээлүүдийг нь үзэж эхэлжсэн түүхтэй тийм болохоор өдөр хүртэл ер нь бол миний онлайн багш гэд хэлдэхгүй хүн байгаа. За тэгээ энэ хүний талаар сонирхолтой зүйлсүүдийн талаар ярилцъя гэж бодлоо. За тэгээд за мөнгөчнгийн дансыг хэрвээ та бүхэн стори гэх мэтлэн зүйлүүдээс харж исэн бол ерөнхийн заны 2 саяас 6 саяын долларын хооронд байдаг те. Тэгээ энэс ч илүү байх боломжтой байнгын татчихдаг болохоор. За тэгээ Монгол мөнгөөр бараг эн чинь 7-оос 21 тэрбум дөрөв байгаа хэвчээ те. Бараг Монголын юу юм бэ? Одоо нөгөө нэг төсөв яваад байна уу гэх мэтлэн те. За энэ ч яг хуу. За тэгээд ерөнхийдөө дундаж те profit entry-нүүд нь тэгэл 200-аас 500 мянган долларын хооронд эргэлдэж идэг. За миний тооцоосноор те энэс ч илүү байх боломжтой ч юм уу те. За тийм байна. За тэгээд хэрвээ та бүхэн сонирхвол мот капитал гэсэн YouTube хаяг руу орж үзээрэй. Энд чи 7 хоногийн overview гэх мэтлэн олон гой бичлэгүүд ордог. За миний хувьд бас байнга үздэг. Тэгээд энэ ч бол олон зүйлсийг сурдаг. За шууд суурь шинжилгээ рүү орох гэж бодож байна. Ямар хөө арга барилаар арилжаад идэх юм бэ те мөнгөчин маань. За ерөөсөө хоёр хэл арга барил байгаа. Нэг нь суурь одоо шинжилгээ, хоёрдугаарх нь техник шинжилгээ гэдэг. За ямар хөө арга барилаар арилжаад байна вэ гэдгийг харцгаая л та те. За хамгийн эхлээд арилжааны хослолууд гэвэл та бүхэн харж ивэл за ер нь бол биткойн, крипто, тэгээ Nasdaq одоо стокууд тэгээд алт мөнгө гэх мэтлэн одоо бүхэл зүйлсийг ер нь бол арилжиж байгаа. Гэтэ ерөнхий сүүлийн үед бол ихэвчлэн за алт биткойн дээр ер нь бол арилждаг. За харин суурь шинжилгээний өдөр тутамдаа ашигладаг арга барилуудаас гэвэл за geopolitics. За geopolitics болон high impact newsтэй маш олон том мэдээнүүд орж байгаа. За Twitter-ийн жиргэнүүд, Trump-ийн жиргэнүүд бол маш том одоо үүрэг гүйцэтгэдэгтэй ерөөсөө forex зах зээлд. За тэгээд энэ мэдээнүүдээс болж ер нь юу болдго юм бэ гэдгийг бол угаасаа та бүхэн мэдчихэж байгаа. Тэгээд за ер нь бол мэдээ бол угаасаа ойлгомжтой. Мэдээгээр дээшээ доошоо ер нь бол bias-а гаргаад ер нь л явчихдаг. За шууд техник шинжилгээ рүү орж ийн тийм ээ. За техник шинжилгээнд дээрээс шууд market structure Dow theory-г одоо ашигладаг. За ер нь бол Dow theory ч гэж болно хэмээр хүмүүс хэлээд байдаггүй market structure гэж ашигладаг. За нэг жилээрээ сараараа 7 хоногоор өдрөөр 4 цагаар ихэмшлээ. Ерөнхийдөө том цагаар бас чиглэлээ гаргаж хардаг. За хэрвээ та бүхэн мэдэхгүй бол Dow theory гэж юу болохыг мэдэхгүй болвол за Dow theory гэж ерөөсөө bear market, bull market-ийг нь тодорхойлдог те, phase-ээр тодорхойлдог. За higher high, higher low те. Одоо юунуудаас харвал хэрвээ чартаас харвал маркетинг бүтэц байна тийм үү? Бүтцэн дээшгээ higher high хийсэн байна. Доошоо higher low гэж одоо low тодорхойлоод тэгэд энэ high-д дараагийн high нэвдвэл за энэ бол дээшгээ явах одоо маркет бүтцтэй явж байна гэсэн тийм одоо зураглалууд гаргаад явна гэх юм уу те. За энэ чартаас харвал ер нь бол дээшгээ маркет бол дээшгээ явах бүтцтэй байна. Энэ бол сүүлийн үеийн алтны чарт байгаа. За тэгээд за дараа нь price action гэж байна. За price action дээр ер нь бол яг price action дээр яаж арилжаа хийгээд байна вэ гэвэл за ерөнхий харж байгаа зүйтэй liquidity graph болж гинөө аль хэдийн толгой дотор ер нь бол бодсон байгаа штэ мөнгөчин маань. За энэ ийшээ чиглэлтэй тэгээд price action-ыг харна гэсэн үг. Тухайн одоо тэр area of interest те support resistance дээр үйлдэл авч гинөө доошоогоо зүү татаад дээшгээ хүчтэй лаа гарч гинөө гэх мэтлэн зүйлүүд дээр шууд ингээ мэдрээд явцдаг гэх юм уу те. За тэгээ энэ дээр яаж оролт хийгээд байна вэ гэвэл за би нэг жишээ авч үзье л та. 2026 оны 1 сарын 9-ний 9 цаг 30 минутын NFP мэдээн дээрээс хэдүүлээ харсан. За мэдээн бол ер нь бол 60-аас 60 гарах хэрэгтэй байсан гэж тооцоосон боловч 50-аас 50 бол гарсан. Тэнгүүд ер нь бол алтны хувьд бол дээшээ явах одоо мэдээ гэсэн үг шүү дээ. Тэгсэн боловч алт маань
доошогоо ингээ гид тэр мэдээний үеэр доошогоо ингээ зүү татаад яваад буцаад энэ дээшгээ ер нь бол дээшгээ хүчтэй импакт одоо price action үзүүлсэн. Тэр үед бол за ер нь бол дээшээ явах мэдээ. Тэгвэл яагаад доошогоо яваад гэхэлэр энэ доороогоо liquidity-г хамж ийна гэсэн үг шүү дээ. За доороогоо liquidity-г одоо хамчаад дээшээ явж ийна гэхэлэр ер нь бол тухайн үед бол оролт хийж чадсан хүмүүс бол маш том ашиг хийсэн байх боловч та. Миний хувьд бас нэг ийм арилжаа хийсэн. Доор price action аваад за тэгээд дээшгээ ингээ явангууд нь одоо ашиг авсан байх жишээ нэ тэ. Мөнгө чинь бас тухайн үедээ бас ийм стори хийсэн байсан. Тэгээд адилхан ерөнхийдөө иймэрхүү оролтууд ер нь бол хийдэг юм байна да гэж бас бодсон. За 3 дугаарт key level буюу support resistance тэ. Зарим тохиолдолд area of interest гэж бас хэлдэг AOI гэдэг тэ. За энэ дээр ер нь бас яаж холбогдож байгаа вэ гэхлээр за энүүн дээр бас Fibonacci болон Fibonacci retracement-ийг хослуулан ашигладаг гэж би бол үздэг. Ер нь бол байнгын хэрвээ та хэд overview үздэг бол Fibonacci-г бас байнгын ашигладаг шүү дээ, тийм ээ. За яаж ашигладаг вэ гэвэл те. За энэ ч нэг юм жишээ зураг байна. За жишээ зурагнаас тодорхой price action дээрээс доороос дээшээ хүртэл одоо Fibonacci нэг импульсийн хөдөлгөөн явуулаа гэж бодоод тэрнээсээ retracement нь хаана орж ирэх боломжтой юм бэ гэвэл за энэ area of interest байна, тийм support resistance болсон энэ төвшин. Энэ төвшин нь болохоор Fibonacci-гийн 78.6 72 гэсэн одоо ийм төвшин дээрээс дээшээ явах бүрэн потенциалтай харагдаж байна гэж үүднээс энэчнээс одоо арилжаанд орох боломжтой байжээ. За Fibonacci нь болохоор ерөнхийдөө за 50-аас доош хувираа ороод ирвэл win rate өндөртэй гэж бол хардаг тийм. Мөнгө чинь бол ерөнхийдөө өөрөө бас ингэж байнгын одоо хардаг байгаа юм тийм. Одоо жишээлбэл энэ ч бол 2 удаа дээшээ гарах гэж яриад ойсон байна. Одоо энэ ч буцаж ирээд Fibonacci 0.5 төвшин дээр ирээд support чалгаа дээшээ явсан байна. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүдийг ашигладаг байх нэ. За дараагаар нь за энэ бол Трампын бас нэг жишээ байна. Одоо энэ нэг бүтэн импульс хөдөлгөөнөөс Fibonacci татаад үзвэл 0.178 энэ төвшин дээр ирээд бас энэ ч нэг support төвшин бариад тэгээд энэ бол 5 дахь өдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп Венезуелагийн ерөнхийлөгчийг одоо баривчилсан гэсэн мэдээний өмнөх одоо 5 дахь өдөр те тэр мэдээ бол хагас сайн бүтээсэнд гарсан. За тэгээд тэр мэдээний өмнө бол ингээд энэ ч нэг support барьсан байна. Энэ ч тэгээд Fibonacci татаж үзээд ерөнхий энэ энтриг нээсэн гэдэг одоо зураглалыг гаргасан. За тэгээд мөнгө ч бас энэ зурагтай аягүй адилхан арилжаа нээсэн байсныг overview байсан бас сонссон. Тэгээд тэрний үндсэн дээрээс ерөнхий за иймэрхүү энтринүүд бас нээдэг гэж та бүхэн бас харах хэрэгтэй. Ерөөсөө ашигладаг арга барилууд нь аягүй энгийн. За энэ ч бас Fibonacci retracement-ийн жишээ байна. Алтан дээр те. Яг түрүүний чарттай адилхан. За энэ чнээс Fibonacci-га энэ импульсийн хөдөлгөөнөөр татлаа. Доошоо ирлээ. 78.6 дээр одоо спорт барьсан. За price action-ыг юу гэж хэлээд байгаа вэ гэхээр одоо энэ зүүнүүд татцсан байна шүү дээ, тийм. Энд ч нэг зүү татсан байна. Энэ зүүнийхээ доотлын liquidity-г хамчаад том ногоонлоо гаргасан байна, тийм. Им ногоонлоо гарч ивэл за энэ ч нэг спорт барьлаа тэгээд ер нь бол энэ хавьяас лонг орсон байхад бас тийм айгүй алтайхан одоо дүн шинжилгээ гаргасан байгаа байхгүй тийм. За тийм байна. За Fibonacci болон key level-ийн одоо юмнууд нь энэ шүү дээ, тийм ээ. За 5 дугаарт чартын паттернүүдтэй одоо өөрөө бас хэлжсэн. Ер нь бол 3 товчтой. Тэгээ 3 удаа хүрсэн тийм чартын одоо тренд лайнууд дээр ирсэн арилжаануудыг бол сонирхох дуртай гэсэн зүйлүүд байдаг шүү дээ. За зөндөө паттернууд байдаг. Тэгээ ер нь бол эднээс бол ойлгомжтой ингээд баг хараасаараа сурчдаг дөө хүмүүс. За bullish гэх юм уу те. Энэ доороо нэг ингээ 3 байсан, дээрээ бас 3 байсан. Иймэрхүү bullish паттернууд эсвэл тэ bearish паттернууд, triple bottom, double bottom гэл ерөнхий иймэрхүү паттернууд бол ингээ цээжинд угаасаа байж идэг тийм. Эднүсийг бол байнгын ашигладаг. Харж байгаа. Гэхдээ 100% эднүсийг шууд 100% ашигладаггүй. Хаяа ашигладаг юм уу. За жишээлбэл саяны чартнаас харуул биш үү. Энд ч нэг support бариад price action авчаад одоо энэ ч нэг иймэрхүү bearish pattern үүсгэсэн байна тийм. Доороо 3-1 точтой ч юм уу тийм. Тэгээд дээшгээ гарч ирээд буцаад одоо энэ trend line-аа нэг шалгачаад буцаад дээшгээ явсан байдалтай. Иймэрхүү энэ бол баг сүүлийн үеийн 12 сарын тий 11 сарын price action-ууд. Тэгэхээр ер нь бол сүүлийн үеийн алтны чартуудыг харуул иймэрхүү price action-ууд аягүй олон байгаад байгаа шүү. Тэгээд маш гоё алтны жил болж өнгөрлөө. Одоо 26 он ч гэсэн бас аягүй тайтайхан
байх юм шиг байна. За хамгийн сүүлийн ямархуу арга барилаар бас арилжаад байна вэ гэхэлэр сэрээ байна тий. За сэрээг ашигладаг. За дараа нь индикаторуудын хувьд бол RSI тий 7 хоног өдөр дээр ашигладаг. EMA тий 66 дээр бас өөрөө хэлжсэн. За support resistance-ийг бол баг ашиглаж байгаа. За харцгаая л та. За энэ чи хэдүүлээ харуул pitchfork тий. Pitchfork-ыг бол өөрөө YouTube хаягн дээр ингэж зурж харуулдаг. За хэрвээ та нар анзаардаг бол за ингэж доороос нь юм хөө сэрээ зураад за сэрээн дээр ингээд ойлтууд харж эхэлж байгаа тийм ингээд доорн дээрээ энэ 3 ойлоо 4 ойлоо. За энэ сэрээг юу нь яаж зурсан юм бэ гэдгийг сэрээний зурлагыг та бүхэнд эндээс харуулвал хаанаас энэ сэрээг зураад идэх юм бэ гэж бас гайхчихж магадгүй тийм. Тэр хүмүүс зориулаад бас харуулад үзүүлчих гэж бодлоо. За энд нэг pitchfork байгаа тийм. Энэ том pitchfork гэхгүй. Энэ баг өдөр 7 хоногор л хардаг та. За уучлаа энэ жоохон заван байж магадгүй шүү. За яг сүүлийн зурдаг юунуудыг нь би харуулах гэдэг юм л та. 7 хоногор тавиад сүүлийн 22 оны 9 сарын доотлын лөвцгээс татаад тэгэхэд одоо энэ хэмжээ байгаа шүү дээ. Энэ хэмжээрүү татснаа дээшээ нэг юм. Тэгэд энэ нь болохоор logarithmic chart. Тэгээд харангуут одоо ерөнхийдөө ийм байгаа даахгүй. Энд ч support авсан байдалтай тий. Энд ч бас support авсан байдалтай. Энд support авсан байдалтай. За ер нь бол одоо ингээд энэ дээдлийнхаа энэ лайныг шалгаад байж байна гэж одоо харж штт тий. За тиймэрхүү маягийн дүн шинжилгээг бол хийдэг байгаамаа. За энэ бол 1 сарын 11-ний баг гаргасан чарт шүү дээ. Скриншот гинэ. За тэгээд харуулна шүү дээ. Энэчнээс ер нь бол дүн шинжилгээ за 4800 хүрэх дүн шинжилгээ бол гаргасан байгаа. Тэгээд одоо 2 сар хүртэл. За тиймэрхүү маягийн ийм шинжилгээнүүдийг гаргадаг. Та бүхэн бас YouTube хаягаас нь ороод үзвэл ойлгомжтой. За RSI одоо индикатор ашигладаг гэж шүү дээ. За энэ яадаг вэ гэхээр за RSI нь бол ерөөсөө relative strength буюу index буюу одоо ингээд хэр их худалдаа авалт орж байна. Overbought байна уу, oversold байна уу тий. Эднүсийг ингэж хардаг. За тэгээ өмнө нь ингээд энэ чинь өдрийн чарт байна шүү дээ. Өмнө нь бараг нэг 70-аас дээш гараад ирсэн байх үед буцаж орж ирээд за нэг 50 дээр ойлт аваад буцаж гарч ирээд буцаа 50 дээр ойлт аваад одоо нэг буцаж гарч ирэх одоо overbought тал руугаа ирэх бүрэн потенциалтай байна гэж бол өөрөө бас хардаг. За тэгээ ер нь бол одоо бол урт хугацаанд дээшийг л харна гэсэн bias бол гаргацсан байгаа алтан дээр бол. За EMA 66 дээр exponential moving average. За энэ бол 66 дээр хардаг. За эднүс дээр нь яаж хараад байна вэ гэхээр энэ нь болохоор зүгээр support бас болох боломжтой тренд лайнуудын. Энд ч support аваад ойлт авсан байна. Буухтаа энэ чинээс ойлт авсан байна. Энд ойлт авсан байна. Энэ доорч гэсэн ойлт авсан байна гэх мэтчлэн. Том одоо юм хөдөлгөөнүүд дээр ойлтууд харах ба бүрэн потенциалтай байдаг. За тэгээд миний хувьд бол бас байнгын ерөөсөө үздэг энэ мөнгөчөнгөө. За тэгээд бас энэ ч бас нэг юу байгаа юм шүү дээ. Elliott wave тий. Elliott wave та бүхэн мэддэг бол Elliott wave-ийг бас нэг хардаг одоо 5 импульс хөдөлгөөн явдаг гэж үздэг шүү дээ тий. Одоо жишээлбэл нэгдүгээр пульс, хоёрдугаар пульс нь одоо бас correction хөдөлгөөн, impulse correction гэх мэтчлэн иймэрхүү Elliott wave паттернуудыг бол байнгын нэг хэмээр хараад иддэг ч гэсэн ингэж том цагаар нь харахад аюул байтайхан байдаг. За энэ ч бас нэг юм нэг өдрийн евро долларын чарт байна. За энэ доороос нэгдүгээр пульс хөдөлгөөн явсан байна. Хоёрдугаар correction хөдөлгөөн. За ингээд гуравдугаар импульс хөдөлгөөн дотор ахаад 1 2 3 4 5 хөдөлгөөн яваад энэ 3 дугаар импульс нь за дотроо 5 юу та энэ цасан ширхэг шиг тий. Тэгснээ ингээд тэр 4 дугаар хөдөлгөөн 3 дугаар хөдөлгөөнийхөө 5 дугаарх одоо тэр давлгаан дотор ахаад 1 2 3 4 5 гэх мэтчлэн цасан ширхэг шиг тий. Ингээд жижиглээ. Тэгээд correction хөдөлгөөн орж ирэхдээ A, B, C гэсэн хөдөлгөөн орж ирж болно. За тэгчээд бас эсвэл A, B, C, D, E гэдэг хөдөлгөөн орж ирж болно. За энийг бас бүр том цагаар нь харуул тий. 1 2 3 4 бараг 5 дугаар хөдөлгөөн ч ингэж явах боломжтой. Тэгэхээр ер нь бол том цагаараа евро доллар бол дээшээ явах бүрэн потенциалтай гэж бол харагдаж байгаа тий. За нэг иймэрхүү маягаар мөнгөчин маань ийм олон том одоо ийм шинжилгээгээд тахаас илүүтэйгээр ийм ерөөсөө л ийм хөнгөн 6хан л одоо шинжилгээ дүн шинжилгээнүүд арга барил дээр үндэслээд арилж байгаа хийдэг байх нэ. Одоо өөрийнх нь заасан маш олон арга барилууд байгаа. Тэгээ бүгдийг нь яг бас ингээд ашиглахгүй байх албагүй. Тэг ингээд өөрөөсөө л simple. Айгуу simple арга барилуудаар ашиглаж байгаа нь
харагдаж байна. За тэгээд та бүхэн маань бас дараагийн өөр алдартай арилжаачдын талаар комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд би тэр хүмүүсийн талаар арга барилуудын талаар ярих болно. Тийм болохоор энэ бол дан ганц мөнгөчин арилжаачдын талаар бичлэг бол биш. Бусад том алдартай арилжаачдын арга барилууд ямар байдаг юм бэ? Тэрний талаар бичлэгийг үзэхийг хүсвэл та бүхэн лайка дараа, сабскрайба дараад үзээрэй. Тэгээд миний хувьд бол зүгээр өөрийнхөө бас туршлага дээр үндэслэл ярьж байгаа болохоос биш. Та бүхэнд хэрэгтэй байна уу гэсэн үндсэн дээр ярьж байгаа болохоор тийм та бүхэн минь авахын аваад хайхын аяарай л гэж хүсье да. За тэгээд баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Баяртай.